сайн байцгаана уу? Чид манай янж байна. Тэр миний подкастыг хүсэн хүлээдэг хүмүүстээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр альва зүйлийг хүсэн хүлээх бас нэг өөр, тэгээд төвчин хүлээх бас нэг өөр. Ер нь хүлээх гэдэг бас өөр зүйл байгаа. Тэгэхээр Исая намын 25:9-дэр бичдэг тэр өдөр үзэх тун энэ бол бидний бурхан байна. Тэр бидний аврахыг бид хүлээж байсан. Энэ бол бидний хүлээсэн эзэн. Түүний авралт бүгдээрээ баясан цэнгэцгээ гэж ярих болно гэж Исая 25:9-дэр хэлсэн байна. Дуулал 62:1-2 дээр миний сэтгэл Бурхныг л чимээгүй хүлээн. Миний аврал түүнээс юм. Ганцхан тэр л миний хаад, миний аврал, миний бат цайз юм. Би ихээр ганхахгүй гэж байгаа. Тэгэхээр хүлээх үед ганхах явдлыг гардаг байгаа. Бурхан энэ зүйл тизээ болно ч гэх юм уу амласан байдаг. Амлалт нь биелэлтэнд хүртлээр хэцүү байдаг. Жишээл Авраам Бурхан хүүхэд амласан. Гэтэ хүүхдээ бараг зөндөө олон жил хүлээсэн. Авраам олон хэрэг Библийг унших юм бол олон хүнд амласан байдаг. Амлалтаа хүлээхэд зарим хүн олон жил хүлээсэн байдаг. Амлагдсан газар руу орох гэж 40 жил хүлээсэн байдаг, тэмцэлсэн байдаг, олон зүйл болсон байдаг. Үнэхээр эзнийг хүлээх заримдаа төвчээр багтмаар хэцүү зүйл. Гэтэ эзнийг хүлээх процесс нь пассив буюу зүгээр хүлээдэг зүйл биш, юусоо биш. Эзнийг хүлээх нь итгэлээрээ баацаахдаг, харин ч актив процесс юм. Харин ч баацаахдаг, тэмцэлддэг, ордог процесс. Бурхан танд амласан бол тэр амлагдсан газар руу орохын тулд за зүгээр эзэн та надад нөгөө залхуухан унжаад унаад ирээсэй гэж хэлдэг. Тэрнтэй адилхан зүйл юусоо биш. Унжиж байгаа зүйл бариад авна. Эзэн хаалга цонх нээсэн бол хаалгыг онгоолгоол орно. Үнэхээр төгөлхөр өгсөн бол тогшоод аль хаалга руу орох вэ гэд хаалгыг сайн тогшох хэрэгтэй болдог. Эзэн тэр итгэлийг хүсэн хүлээдэг. Эзнийг хүлээх гэдэг нь хоосон суун биш гэсэн үг. Тэр хүлээх хоорондоо хэл сурах бол хэл сурах ёстой, англи хэл үзэх ёстой бол англи хэл үзэх ёстой, ажилд аплай хийх ёстой бол ажилд аплай хийх ёстой. Хүлээх хоорондоо би өсөх ёстой бол өсөх ёстой, сайн мэдээ ярих ёстой бол ярих ёстой. Үнэхээр хүлээх хоорондоо би бүх зүйлийг хийх ёстой. Тэр үнэхээр ганхахгүй байх ёстой. Ганхахгүй багт итгэл үнэхээр чухал. Тэр гаврал ганцхан Бурханаас гэдгийг мартаж болохгүй. Тэгсэн хэдий ч бид өөрсдийнхөө чадвар чадлаар бүгдийг явахлаа тэмцэлдэх ёстойг мартаж болохгүй. Хүлээх амархан биш. Эзэн минь ээ би таны авралыг хүлээдэг гэж Эхлэл 49:18 дээр хэлсэн байна. Тэр үнэхээр Бурхан заримдаа маш хэцүү зам дээр, маш хэцүү амьдрал дээр байдаг хүмүүс байгаа. Үнэхээр хэцүү шүү. Тэр хүлээх амархан. Үнэхээр залбирлын хариултыг харсантаа үнэхээр баярладаг. Би өнөөдөр хит-хитэн хүнээс маш сайхан мессеж авсан. Үнэхээр депрешн орсон байсан, алга болсон шүү. Энд багчаа залбирлж баярлаа. Хэдэн хоног ухаангүй байсан түмэн ах минь амьдралаа гэд. За тэгээд бас олон хэдэн сар залбирсан хүмүүс маань ч гэсэн хүртэл яриад сайхан болсон ярьсан үнэхээр баярлалаа. Үнэхээр залбирлын хариулт авах сайхан байдаг. Гэтэ яг тэр хүлээх процесс ерөөсөө сайхан биш. Ямар ч хүн хүлээх турггүй. Ялангуяа орчин үед одоо чи имэйл бичээд имэйл чин очихгүй байх юм бол баг сандраар дуурлаад интернет яац юм бэ гэд орилго болно. Подкаст жоохон явахгүй байхад баг ууралж байгаа хүмүүс. Тэгэхээр чи хүмүүс дандаа instant би хурдан гэдэг цаг. Гэтэл эзэн бол эзний хурдаар л гарчилдаг. Ургац хавар тарьсан бол намар л ургана. Зун ургахгүй, төрүүлж ургахгүй, яг л цагтаа л ургадаг ба. Тэр процесс амархан ерөөсөө биш. Амархан биш шүү, үнэхээр биш. Эзэн 7 сар чамд хариу өгнө гэсэн. Би 1 сар 7 сар хүртэл тарчилсан. Арчлаад шизүүлэгчээр хүртэл мэдчих санаатай үзээд Библиэс ухаал бүр зөндөө үзсэн. Эзэн 7 сар хүртэл надад хариугаа огт хэлээгүй. Амархан биш үнэхээр. Дуулал 135:6. Би эзнийг хүлээдэг. Сэтгэл минь ч хүлээдэг бөгөөд түүний үгэнд би найддаг билээ. Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээр сэтгэл минь эзнийг хүлээдэг. Манаач хүн өглөө хүлээхээс ч илүүгээр шүү гэж бүр хэлсэн байна. Тэгэхээр нөгөө манаач хүн шөнийн мананд гарсан өглөө хурдан болоосоо ажиллаа өгөө тааш явах амархансан гэж боддог. Тэрнээс ч илүүгээр миний сэтгэл яадаг гэж эзнийг хүлээдэг гэж. Эзнийг хүлээх процессууд итгэлийн маш бидний төвчээр шаардсан тийм хэцүү процесс байгаа.
Хүлээх тийм амархан биш. Тэгэхээр бат зогсон хүлээх үед шагналаа авдаг, аврал Бурханаас ирдэг гэдэг ерөөсөө мартаж болохгүй шүү. Тэр миний аврал болон алдар Бурханд байдаг. Миний хүч чадлыг хад, миний хорд газар Бурханд байдаг гэж. Тэр хүлээх үед эзэнтэй хамт бас яадаг байна. Хүлээдэг байх нэ. Дуулал 62 үнэхээр эзэн дотор. Тэр гашуудл 3:26 унши. Эзэнний авралыг тэр чимээгүй хүн хүлээх нь сайн болоо гэж. Эзний авралыг тэр чимээгүй хүн хүлээх нь сайн болоо гэж. Гашуудл 3:26. Тэр үнэхээр хүлээх процесс амархан биш. Эзэн тийм гэж амлдаг. Ялангуяа хүүхэд хүлээж байгаа хүн хэцүү, бичиг баримт хүлээж байгаа хүн хэцүү, хүүхдүүдийн авралыг хүлээж байгаа хүн хэцүү, үнэхээр тэтгэлэг хүлээж байгаа хүн хэцүү, виз хүлээж байгаа хүн хэцүү, идрэл хүлээж байгаа хүн хэцүү. Үнэхээр амархан бирөөсөө биш. Гэтэ энэ үед яадаг гэж нь чимээгүй хүн хүлээх нь сайн болоо гэж. Энэ хамаагүй ам хэлээрээ бас үрг бити яриараа. Яг эзэн дотор эзэн хэрвээ амласан л бол амлснаа биелүүлэн гэтэн итгэн хүлээгээрэй гэж жинсгэлээсээ хүсэж байна. Тэгээд танд бас баярлалаа. Миний подкастыг цааш нь дамжуулаарай. Бас дэмжээрэй. Үнэхээр таны амьдрал сайн сайхан болсон бол та санхүүгээр дэмжээсэй гэж жинсгэлээсээ би бас хүсэж байна. Яг тэгвэл энийг олон хүн түрээсэй гэж би бас хүсэж байна. Эзний үгийг олон хүнд дамжуулаарай. Баярлалаа. Баяртай.